Йоо нөгөө жилэнийхээс ирээр айгүй гоё бүргэр хийж идлээ. Талх нь өөрөө бариад хийчлээ. Та хэд маань гаднаас зүйл бэлэн талах ашиглаад хийж болно шүү. Өмнөх хийлэн дээр орсон сэрэн бүр айгүй гоё амттай харна. Дахиад айгүй гоё нэг сэртэй тийм хоол идмэр санагдаад өнөөдөр гоё бүргэр хийсэн. За хамгийн эхлээд талхныхаа гурлыг зорно. Гурил 500 г, давс 5 г, урамлын тоос 30 мл, элсэн чихэр 35 г, өндөг нэг ширхэг, бекон баутер 3 г, эсгэгч 10 г, ус 250 мл. За ингээд сайтар холоод зураад өгнө. Нэр лайк дараа шеэр хийж чадлах мартба. Та гэртээ юм талах хийх жоо сайхан амраагаад удаан ер нь амраад тусмаа илүү гоё хэлдэг шүү. Би талхаад нөх амрааж чадсангүй. За талхныхаа гурлыг ингээд 4 ватцыг ирэхэд зурсан гурлаа. Хуусан гурлаа сайхан бүр хэлээ хевлээд өгнө. За ингээд листэн дээр шууд тавиад өгнө. За хевлээд дууссан маань нэг юмрт харагдана. За талхаа өндөглөх юугаа бэлдэж байна. Нэг шиг өндөг дээр багцрын ус хийж өгөөд сайтар хотож агаад за багсараа түрхээд өгнө. За өндгөн дээр багцрын ус хийж өгч байгаа нь өндгөнийг шууд ангаар нь түрхэхээр хитрхи бор өнгөтэй болоод харалчдаг шүү дээ. Тэгхүүнд бол тэгж байгаа шүү. За багцрын гүнжтийн үрд заад за би бол сенстэй дээр 200 градус 20 минут болгосон. За зарим авангууд бас өөрөө тийм шиг лээ. Тийм учраас сайд маань болцоо харж агаад тий градусаа тохируулаарай. За талх маань хурж хооронд бүргэрийн махан машин тий мах 800 г, саримс 3 хүмүүс сонгон талыг хийгээд миксерчнэ. Миксерсэн махан дээр давс перс амтлагаар хийж өгөөд нэг шиг өндөг хийгээд миксерчнэ. Бэлэн басан махан дээр сухаар багцрыг хийж өгөөд тэгээ сайтар холоод мах маань бэлэн болно. Махад өрөөсөй туваагаад хевлээд өгнө хатгалаад. За бэлэн басан мах маань ингээ харагдаж байна. За улаан цал 3 шиг нэг хэрчээд өгнө. Ногоо үрстэй нэг шиг орно. Нэмэг хэрчээд өгнө. Бүргэртэй ер нь бол өөртөө гоё тийг үссэн ногоонуудаа хийгээд ингэж идэж болно. Би бүргэртэй сонгож өгсөн. Ягаан сонгоно сайхан уртааш нь хэрчээд өгнө. За мэдээж бүргэр соус төгжиж гоё болдог. Тийм учраас соусаа бэлтгэе. Тарсан үстэй хойшиг шууд оруулж хэлбэртэй татаад хэрчээд өгнө. За жиланик хаха майонезыг ашиглаж байгаа. Сүүлийн үед нэрээ би жиланик сонгож байгаа шалтгаан маань өтгөн бүдтэй тослог багтаа гений өөрчлөлтгүй үний үед бусад майонезнаас харьцуулахад тажгүй боломжийн өрнөө санагдаад байгаа. Та хэд нэрээ ашиглаж үзчихсэн бол комент үлдээгээрэй. Нэмэт хэлэхэд 100 байлын алтай гэдэг нь бүр илүү таалагдж байгаа. За хевлсэн маха шаарцгаая багцрын тоос хийж өгөөд хариулт тавган дээрээ. Хевлсэн маха хийгээд шараад өгнө. Цаа талд нь жижиг хариултын тавган дээрээ сонгоно давс персээр амтлаад хуураад өгнө. Гоё хариултын тавг гоё тоон дээр хоол хийч гоё урамтай юм уу бас. Надаас нэр энэ 5 тооныг ком авсан хүмүүс сэтгэлээ үлдээгээрэй. За одоо сонгоно гаргаад өгье. Нөгөө хариултын тавган дээр мах зах шараад амар болд нь шүү дээ. Тэгэхэд одоо ингээ харчаад ийм гоё ингээд болдог ерөөсөө нэг цасаар л бүгдийг арчаад өччих. За бүрийнхаа талхыг голоор нүсээд өгнө. Зүсэн талхаа овондоо бацрын хийж өгөөд шараад өгчнө. За гашгсан талхан дээрээ соусаа төрхөж өгөөд. За доод суурин дээр нь айсберг юм уу салаад навчаа ингээд дэвсээд өгнө. Үүн дээрээ зүссэн помидор өгөрцөө махаа тавьд өгнө. За тэгээд нөө бүр амар од болоод надаас баха асуугаад чадвар орж ирээд байсан нугой сэрээрээ ингээ хариулын таван дээр хотож агаад сэрээ хайлуулад ингээд тавьд өгсөн. Сэр мэрийн хайлж байгаа энэ байдал үнэхээр тасархай. Энэ жиланигийн сэр маань бүр ингээд айгүй хурдан хайлт юм бэлээ. Тэгээд нөө ингээд татагдахгүй хайлахгүй сэрүүд байгаад байдаг шүү дээ. Тэгэхэд энэ бол өстой гоё юм бэлээ шүү. Бүргэр идэх гэсэн хүүхдүүдийнхээ бяцхан хүслийн биелүүлээ. Хоёр сонгонтой хоёр сонгоо гэд хэлээ. Миний бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Илүү их үзэх хүсвэл намайг фоллоу хийгээд дагаарай баярлаа. Бүргэр хийлгэж идмээр аав нэг нэрээ, мэш нэгээрээ